Хараарай. Би одоо энэ 4G-гээр хийж байна. 4G-гээр хийж шүү заяа. Одоо зүгээр уустай. 4G-гээр хийж байна. За энд ингээд манайхан мөнгө хураагаас сууж байна. За сайн байцгаана. Ажил тавтай юу? За юм асууя. Нинжа малгайгаа тайлбарт та. Яа. Жолооч нарын хүсэлтээр явж байна. Гашуун сухад авцаам хийх кампани гинэ. За хэд сайн байна уу? Ажил тавтай юу? За танах нэг машинаас тээврийн хэрэгслээс нэг 610 мянга авдсан байна, тийм үү? Хаана вэ? Наад чинь. За ер нь ойролцоогоор тийм юм байна. Тоон тутамд мөн үү? $2, $1 гэж явд юм байна, тийм ээ? За тэгэд энэ их мөнгө авч иж энэ замыг яагаад засдаг юм бол ахын тоо? За гашуун сухад компани захирал ямар хүн байна? А? Гашуун сухад компани захирал ямар хүн байдаг хөө? Амар санаага зураг нь байна харуултаа. Бас болоогоо тууцын гишүүнтэй те. Толгой компани Эрдэнэс 5 толгой те. Эрдэнэс Монгол мөн үү? За жилд өдөрт бол ингэж яана л да нэг жолооч бол дунджаар 610 мянган төгрөг төлдөг гинэ. Нөгөө нэг цагаан ад руу цаашаа явдаг 18-тайгаа уртыгаа тээвэртэйгээр 450 дээр 160 гэж байна. Тэгэхээр чин 610 гэсэн үг шүү дээ мөн үү? За тэгээд өдөрт 610-аар 1000 машин гэж байна мөн үү? За яг 1000-аар бодоход 610 сая төгрөг шүү дээ тийм ээ? Өдөрт 610 мянган төгрөг, сард 18 тэрбум төгрөг, жилд 200 гаруй тэрбум төгрөг Эрдэнэс Монголын тансанд ордсон байна. Тэгээ зам мамаа застгүй гэж байна. Тууцын гишүүд хэдэн дур ахуд байдаг үлээ энд? Мэдгүй одоо тэр ахлах махлах удирдлагаас бид Та одоо цалин хэд авч байна? Аа? Боломжийг авч байна. Тэгээд энэ замаа яагаад застдаг юм бол? Гашуун сухад та хэд авдیں۔ Зүгээр би нууц шин чинь угаасаа та төрийн албанд ажиллаж байгаа хүн тийм биз дээ. Зүгээр би багцаах гэдэг, тоо бодох гэдэг юм л та. Зөв. За гашуун сухатын захирлууд нэг 20 саяын цалин шаадаг гэсэн. За Эрдэнэс Монголын захирал төр даваа далаа 35-ыг хүсэж байгаа. Тэг өөрөөр хэлбэл энэ мөнгө жолооч нарын мөнгөийг л сорж байгаа шүү дээ. Тулгачуд тийм биз дээ. За тэгээд зам бол үнэхээр муу байна. Одоо ийм замаар олон улсын нүүрс тээвэр явна гэдэг нь өнгөө шүү дээ 21-р зуунд тийм ээ. Тий. Өнөөдөр хурдны замаар бол зүгээр одоо бараг л юун 600 мянган төгрөг гэсэн дэлхийд дээр байх өндөр хураамж авч шүү дээ. Тийм биз дээ. 60 мянган төгрөгөөр зүгээр 8-ыг нь хурдны замаар явна шүү дээ. Ямар ч авсал авааргүй. Тэгэхэд бид нэр ийм нарийнхан замаар хараа. Ийм нарийнхан замаар 610. Мөн үү? А энд нь замаа мөнгө хураамж өгөхгүй явуулахгүй зүг үү? Өдрийн орлого хэд орж байна манай компанид? Төрийн өмч компани шүү дээ. Тэг өнөөдөр өдрийн орлого харуултаах юм даа. Энд чинь шууд орлого гэсэн юм байна. За. Одоо нөгөө бид нөгөө орон нутгийн машинууд одоо нүүрс юмуд бол одоо бүхэлдээ явчихсан. За. Дараа сарын төлөө Та нар ээлжээр гарч байна уу? Хэдэн ээлж ажиллаж байна? Аа? 2 ээлж. 2 ээлж үү? Гашуун сухад авцаан дээр ер нь хичнээн манайх ажилтдаг. Тэгээ оффист нь хот Улаанбаатарт. За энд бол та нар бол ажиллаа хийж байна. Та нар бол хэдүүлээ. Тэрсэн дээр одоо ингээ 2-оос 3 хүн гарч байгаа. 3 хүн гарч байгаа. Нэг ээлжинд мөн үү? Тэгээ 3 ээлжээр үү? 2 ээлжээр 6 хүн. Яг ажлыг бол та нар хийж байна. А дарга нар бол зүгээр хийцгүй дүү хулгайч нар байгаа тийм. Улаанбаатар хотод хийцгүй дүү хулгайч нар байгаа. Гашуун сухад авцаамын нэг ланд 2 зүг нэг би Эрдэнэс Монголоор ороход нэг авгаа надтай хэрэлдээдээс шүү дээ. Тэр авгаа унцсан шааж ирсэн. Тэг хэн билээд дурак чинь. Миний лайвыг үздэг нэг цусаа нэг Эрдэнэс Монголын нэг тамгын дарга гэдэг надтай хэрэлдээсэн авгаа. Гашуун сухад чинь ланд маттай те. Машин тэрэгтэй те. Тэгээ энэ замын хураамжаар дарга нар үнтэй чи бунаал гадаадаар тэнэш шаажчих хулгайчуд. Тэс одоо ингэж мөнгө төлөхөө болцсон штэ. Захимжцсан биз дээ. Учирлаа та захим юм байгуулсан штэ. Өнөөдөр хурдны зам яадгүй.
тэн дээр нэг юм наацсан энд нь тог гэж уншаад гараа явчихдаг бас. Тэгэхэд мөн жолооч нарыг буулгаад тамлаад 21-р зуунд ингэж тамлж яах нь. Энд чинь тэгэл зогсно, нормальт нь шатгуунд бас үрнэ, өндөр хаазаар хөдлөн зарлаг гарна. Тийм биз дахин дөө? Тийм ээ, захын үнэ ярьж байна уу? Тэг ингээ орчин үед нэгэ захимжсан гэдээсээ байхгүй. Тэгэл цаас үйлдвэрлээл худлаа хуцаад хулгайч нар тийм ээ. Танаа дарга нар бол өндөр цалин авж байгаа. Та нар бол бага авд юм шүү дээ. 2 сая төгрөг бага ш дахин дөө. 20-ыг авгаа дарга нартайгаа барьцсан. Ахынтай заа юу. 20-ыг авна гэж барьцсаар заа юу. Ойлгосон уу? Тэр даваа далаагаад нэг хулгайч биш шүү дээ. Тэр хулгайч 35 саяын цалин шааж дахин дөө. Тэгэхэд та нар өдөр шөнөгүй махаа идээд те тоош оронд 2 сая төгрөг. Шудраг усан шүү дээ мөн үү? Бус байна. Даваа далаа. Золбоо удгаач чи 35 саяын золио аваад яг зам дээр улаан зам дээр ингээд хөрх ингээ өдөр шөнөгүй ажиллаж байгаа энэ ажилчдууд ингээд 2 сая цалин авч байна. Хөдөө хээрийн нэмэгдэл байхгүй. Мөн үү? Хөдөө хээрийн нэмэгдэл байхгүй юу? Тэгээ чи бид чинь нөгөө гэрээс явдаг ш. Гэр наана. Сумд. Цогццэгээс нааша. Хээрийн нэмэгдэл байхгүй. Тэгээд энэ эзгүй хэр газар хөрхийн 2 сая төгрөг. Тэгээд дарга нар 20 сая явж байгаа ш тахын дөө. За юм байна хөрхий тэгээд Гашуун сухад автсам гэдэг компани байгуулсан хараа. Гашуун сухад Road LLC. Яа. Сүртэй журам урам гаргаш яац. Замын тариф мэпийн тавьсан. Солируулнаа. Дуракуд. Хуваар гинэ. Ийм машинтай. Ийм ажилттай ажилтгийн байна. Яа. Ээлж яхлах. За ойлгомжтой. Баярлалаа. Энд ингэ зам авраа мөн турамж авдаг юм байна. Одоо энэ ампарыг бол миний мэдхий. Энийг хэдээр тавьсан? Тэр бумаар барьсан. Энийг харахад бол нэг 100 саяар л барина. Хулгайч нар гашин сухаад тэгээд энэ хараа. Нөгөө тэр бумаар барьсан ампар нь энэ. Манайхан юм хийх гэж ингэж л хийнтэй хулгайчуд хараа. За энийг бас нэг дарган компани гүйцэтгсэн. Мөнгөний нийтцэж авчаа шаац. Энэ араа шалгах нэвтрүүлэг нь ингээ баалгаас нураад очсон. Тэгээд зам нь энэ араа ийм нарийнхан замаар гарна. Өдөлтөдлөг оруулж шүү хар. Ингээ хууль шаац. Энэгээр гол урсчих юм байна да баг. Гол урсан шүү. Гол урсаа шаач. Хаалтмаа шаац. Энэ замдаа сайн яваараа. Цэг нэг гэж байна. Шалгах нэвтрүүлэг. Өө. Амар шиг гэж. За энэ хашин сугаад автсам гэдэг энд юу байд юм бол? Зөвхөн ухар зогсно. Генератор асаацсан шааж. Түшүнд орсон. Нарны панелд ажилтгүй юм уу? Жолоочноос өдөрт 600 мянган төгрөг авч иж өдөрт 600 сая төгрөг шаажж генератор тавьсан шааж хараа. Энэ нарны панел тавьсан мөртлөө давхар генератор асааж байна. Энэ үл ерөөсөө ингээл нэг хайр найргүй сэтгэлгүй ингээл ер нь бол мөнгө өрсөн юм хийж байгаа юм л та нөхдүүд. Тэ. За энэ юу вэ? Гашуун сухад Road аяа. За тэгэхээр нэг юм балгас барьчаал ажиллаж байгаа хүмүүсийн орчин энэ.
Тэгэхээр тэр сумын уурын зуух ямар байсан. Тэгэхэд гашуун сухад дээр ажиллаж байгаа хүмүүс одоо ийм сонин газар амьдрна. Тэгэхэд тэр манай Батэрдэн дүүгийн сум дээр байсан уурын зуух бэлтаа шал тойл байсаараа өөрхийн маань энэ гашуун сухад авцаам дээр ажиллаж байгаа хүмүүс ийм нөхцөлд ажиллаад 2 сая төгрөгийн цалин авна. Дарга нар нь Улаанбаатарт Эрдэнэс Монголд хэдэн хулгайч нар компьютерийн ард хийсэн юм байхгүй 20-30 саяын цалин авна. Бодит байдал энэ байна. Ажил ажил мэдхгүй амьдрал мэдхгүй даваа далаа шиг хулгайч нар хизээч Монгол улсын нэмийг хөгжил хувь нэмрээ оруулж чадахгүй. Энэ үд аж ахуй ажил. Аж ахуй ажлыг сэтгэлтэй хүн хийдгийг. Амьдрал мэддэг хүн хийдгийг. Тэрээс худлаа үнэн гадаад дотоодоос нэг худлаа үнэн сурсан нэртэй бичгийн цаас 2 хуудас бичгийн цаас барьж ирсэн хулгайч нар цагаан гартангууд хизээч Монгол улсыг хөгжүүлэхгүй хизээч тэд нар ажил хийж чадахгүй. Бага бодит байдал энэ. Ам ажил хоёр нь алд дийлэн зөрдөг. Өнөөдөр Монголын нийгмийн 33 жил 90 оноос хойш 36 жил бид нар хөгжөөд энэ хараа. Ингээд шалган нэвтрүүлэх нь ингээд ийм балгас барьсан. А энийг би мэдчихээ сая ороод үзлээ. Олон тэрбум төгрөгөөр барьсан шалган нэвтрүүлэх нь энэ байна. За энийг бол үсрээд 2-300 саяар барина заяа. Тэгэл энэ ч нас авчаашаа. Тэгээ манай төрөл ажиллаж байгаа хүмүүс ийм л юм барьдаг. Сая яваараа. Өөр юм жолооч нар зайлуул ингээд гар даллаад явчихна. Ийм л байна та. Хэдэн хулгайч нар төр өдөрч байгаа нэртэй айл гэрээ бол тоглож байгаа хэдэн хулгайч нар Монголыг хөгжүүлж ирэх гэж балгас болгож байна. Дуу зүгээр байна уу? Явнаа. Урагш явна. Сүлжээ тасралтж яана. Замын дундаас юугаа Starlink ажиллуулна. За гашуун сухад энэ ч мөнгө хураагаад байна гинэ. Нөгөө 610 мянга энд хурааж байгаа. Чаавас ажиллаж байгаа хүмүүсийн орчин нөхцөл харуу та нар. Бодит байдал нэр нохоо ором шиг юм шаацсан шүү дээ. Нохоо ором шиг юм шаацсан ба шүү дээ. Тэ. За энэ хараа. За энэ зам бол энэгээр ерөөсө хоёрыг нэ шууд доо татцсан юм шиг юм байна. Ховл шаац, ховл татцсан. Тэгээ энэгээр зүгээр гол урсна. Тэнчэнээс ус урсахад энэгээр зүгээр хоёрыг нэ гол урсаа шаасан. Нөгөө та нарын шүтэн бишрээд байдаг од жаргалыг чинь төсөл энэ. Бас төсөл мөсөлгөө том шаанаа. Би юм хийвэл энийг зүгээр бетон цутгаад хизээч эвдэрхээргүй 100 тонны машин явна гэж тооцоолж байгаад инженерийн тооцоо яс гаргаж байгаад хийнэ. Энийг бол зүгээр л нэг за тэр жолооч нар яваа зам дээр өхгүй од жаргалд хамаагүй гэж од жаргал анханасаа юм хогийн юм барьсан. Тэгээ улсад хүлээл гэж ирсэн нэртэй шахацсан. Шахаас нь ингээ хагарцсан. Гашуун сухад авцсан байгуулсан нэртэй хэдэн хулгайч нар өндөр цалин аваад идэж ууж байгаа. Жолооч нар энэ дээр өгчөө үргэлдэж байна. Тэгээ хар бодит байдал хараа. Ийм л байна да хөрхий. Энэ хажуугаар наа. За ингээд ер нь бол өөдөөдөөсөө ингээд амьд явахд бол баталгаа хэцүү байна. За мөн хэдэн жолооч нар маань ингээд зайлуул амьд үүж явж иж Монголын нүүрсийг урагшин тээвэрлж хүргэж өгөөд тэгээ энэ нүүрсний чинь орлогоор Монгол улсын эдийн засгийг бүрдүүлж байгаа. Тэгээ эдийн засгийг бүрдүүлж байгаа гол авцаамаа хараа. Ийм тамаар явж иж өнөөдөр жолооч нар амнасаа эрсдүүлэн барин явж иж нэг 5 цаас олж өгч байгаа. Хөрхий зайлуул гэрлээ хасаагаал байна. Манайга таниад байгаа болтой хөрхий. Лайв үзээ. Гөө тэгээд хараа. Над дээр гараа ингэж ирсэн юм уу? Дарга нарыг наад чи салавч өгнө маа гэд. Хулгайч нарыг. Тэгээд намайг бас мөнгө хийхгүй явж байна. Гуцаараа би эх орон чи нэр зүүж уурхай шантаажж явж үзээгүй шүү. Харин хар нүүсээ зарах нь зөв. Зарахтаа замын олон улсын стандартын болгоод гэж хэлж байна. Мөн үү? Тэгэл энэгээр чинь баахан дарга нар явна. Том шаанаа. Баахан хэвлэл мэдээл дагуулад барилгаасаа таахалцсан гэж болж байгаа бүтэж байгаа юм шиг шаагаад байна. Үе ерөнхий сайд нар ирнэ. Газар дээр нь ажиллаж ийн гэж шаана. Маргааш нь бодит байдал энэ. Манайх чаавас хараа. Хүүрээ хийж ийна хүүрнүүд инээ хараа. Монгол улсыг арай дэндүү доромжилж байгаа биш үү? Энэ нүүрс зөөгдөд хэдэн жил болж байгаа вэ?
15 жил болж байгаа. Энэ нүүрс зөөгөөд бид нэр 15 жил барьсан зам нь энэ. Тэгэхэд 15 жил хэдэн их найт төгрөг олсон. Хэдэн их найтыг дарга нар гадаадаар зугаалж үрсэн. Худлаа өнө бүтээн байгуулалт нэртэй хогийн юм таг зовоолдог хулгайч нар. Улаанбаатарт хийцгүй нэг хэдэн тэрбум төгрөг үрж идэж байгаа. Хоёр машин зөрж байгаа байна. Хоёр машин зөрж байгаа байтал харалтаа багталцах юм уу? Ингээд өөдөөдөөс мөргөлдөж байгаа хөөхгүй. Асар олон зургнууд. Тэр зургнууд байна гаргаад тэр аваад скриншотыг оцсон дээр харуул нутруу. Баян гавар гарна хараа. Багталцахгүй. Ажнаа Батэрдээ хулгайчаа чи энэ замаар асар их нүүрс зөөсөн. Чи олон 10 сая доллараар банк худалдаж авсан. Новшимчийн ганц зам барьчихгүй яасан Батэрд нэ. Хой. Энэ хэний Батэрд гэдэг үг гişг тэмдэрлүүлөө. Энэ өмнө говийн Батэрд нь улгаач чи нэр хэм блэ? Нөгөө Ажнаа Батэрд нэгэд тэ Ажнаагаас Ажнаа үлгийн нэрээр овголсон. Дашдэмбэрлийн Батэрд нэ. Чи жижиг 5 толгоогоос асар их нүүрс ухаж өргөсөн зарсан хулгайчаа. 5 толгой тараастын давг дөрж гэж нэг морь үйдэг нэг уяачдын нэрийг бузралсан шунлын бузар бай. Чи энэ замыг барихад яад вэ? Өнөөдөр давг дөржүүд хадагш явж казино тоглодог энэ хоёр хулгайч. Хэдэн тэрбумаар хэдэн сая доллараар казино тоглож мөнгө үрж байгаа новшнууд миний зам төрөнг оруулахгүй яасан хулгайч нараа. Авгаас олсон мууар новшийн бузартай хулгайч нар тэ хүүхэн бузралсан мó бузрын хулгайч нар байна. За хажуугаар нь бузар базраа нэг зам барьсан нэртэй там барь шаацсан. Энэ замыг барьныг 10 жил болж байгаа. 16 онд концессийн тендерийг авсан. Өнөөдөр 26 он хараа. Гятад бол базраа цааз. Дашдэмбэрлийн Батэрдэн цааз мөн үү? Од жаргал цааз. Хөөш нэр шүү. Хулгайчууд. Тэөрхи энд бол жилд 300 10 жил хөөш хэдэн мянган иргэд өгсөн багш тийм ээ? Нэр хитэн сайхан жолооч нар манай алтын шар зам дээр алтай хармаа их өргөсөн дөө их өргөсөн маань эднэхэн гэж. Ийм замаар яаж багталцах ойлгомжтой яв. За энд бас нэг хужаагийн тээврийн компани байгаа л да ойлгомжтой. Нихо темпод уугаа суучих. Нэг хужаа. Өөрхий Монгол жолооч нарт газар байхгүй машинда хоноо байж байгаа. Хужаа нарт ингээд мөн үү? Газар олгоцсон. Ингээд тээврээ хүлээгээд энд хондог тийм ээ? Өнөхөр хэцүү байна энд бол. Дарга нар энэгээр явж үзээгүй нэ бүгд нисдэг тэргээр ирдэг. Дарга нар манай дарга нар нисдэг тэргээр шаадаг. Нисдэг тэргээр ирээд худлаа шаагаад, хоолойгоо шаагаад, баахан төлбөртэй мэдээнүүд авцраад, гой удагж байгаа, сайхан болгож байгаа гэж хуцаад байсан. Энийг хар. Үе үеийн дарга нараа, новшнуудаа. Монгол улсын эдийн засгийн бодиттой мөнгө оруулж байгаа хэдэн тээврийн жолооч нар чинь ийм замаад дээр алтан амиа өргөн барин та нарын гадаад зугаалах мөнгийг та нарын өндөр цалинг оруулж байна. Хар. Дээр бас хууль зүйн амны дэд сайд миний нэртэй адилхан мөнх эрдэнэ Дэмбэрэл Цэрэнгийн энүүгээр сүр бодруулаа шаасан гэсэн. Юу яахаараа ийм коммунистууд байдаг байна. Хотлаа хуцаад барилгаасаа даахалцсан гэдэг хулгайч нараа. Хар. Одоо энэ хажуугаар нь ингээд зам барих, энүүгээр ч зам барих хэрэгтэй шүү дээ. Яахаараа энэ бузар базраа хулгайчд хаашаашаа 50 км газар зам бариулахгүй ганцхан базраад энэ эрхийг өгд юм бэ. Хөөе. Надад нэг эрх өгөөд би хөрөнгө оруулалт татаад энэ жолооч нарын гоё замыг хангая. Ойлгосноо? Дэлгэр сайхангаа. Өчрлөө. Надад нэг эрх өгөөд би энийг чинь жилийн дотор зам барьж өгье. Хангалттай мөн үү? Тэгээ замынх нь өөрийн өртгөр жолооч нараа зорчуулъя. Ашигын төлөө биш. Амьдралын төлөө зам барьж өгье. Зөө хулгайч нараа. Хараа. Энэ бүх зам нь ингээ хувил шаацсан. Ийм байна. Зам гэж там байна. Энэ шүлжээ хаавар л явах уу? Одоо нэг 3 дугаар гэдэг. За шүлжээ тасартлаа бий. Энэ сайхан газар нутаг дээр ч одоо хаагур төмөр зам хаагур явж байна. Тэрүүгээр үү? Тэрүүгээр явж байгаа тийм ээ. За нөгөө алдарт мянганы тонн болж Батуулгач 280 км төмөр зам тавина гэдэг энэ чинь 20 жил болсон $280 сая